ураагаараа ихдэг. Ер нь хичээлийн үед ураагаараа ихдэг байгаа. Тэгээд бүгдээрээ ураандаа бэлдээ. Ураа шинэ хүмүүс байгаа мó байхгүй. Санжимтэй сараа хэмдэж үсэе. iPhone гэдэг Монгол хүн бүтэн орсон юм. Хин гэдгээ тань нэрээ. 지금 PPT가 띄어 있는데. байна. Байна. Сайн байна уу? Алтан цаасын Тэмүүлэн гэдэг. Хин гинэ? Алтан цаасын Тэмүүлэн. Алтан цаасын Тэмүүлэн. За Тэмүүлэн. За. Эхлэхүү да. Sorry, 없으면 괜찮을까요? 공동호스트 나온 지금 찾으세요. 이게 띄워져 있어갖고 공유를 못해요 지금. 자, 모르는 사람 사장님이 그거 빼면 안 되니까 그냥 일단 하실게요. 자, 따가요, 이제. 희지들 악수 벗고 하시고. 자, 내 거의 뭐라, 야. За өнөөдрийн хичээлийг мөрөн сайхан багш бүтээгдэхүүний талаар хичээл заана. Тийм учраас мөрөн сайхан багшгаа урья. За сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргье. Намайг Мөрөн сайхан гэдэг Sales Master цолтой Itomi компанид ороод бараг 4-р хичээлдээ явж байгаа. Ерөнхийдөө бүтээгдэхүүн хичээлийг ерөөсөө огт зааж байгаагүй юм байна. Нилээн сандарч байна. Маркетингийг бол бүр ингээд бараг л нилээн сайн ер нь өөрийгөө бодоод хэмжээнд заагаад байдаг хгүй. Тэгэхээр бүтээгдэхүүнийг болохоор ер нь анх удаа зааж байгаа. Тэгээд жоохон сандалтал болоод байна. Тэгтээ уучлаарай. Чэд заана гэл. Энэ топын сетийн тухай зааж байгаа. Itomi компанид маань анх эхлээд үүсэн байгууллагатай болохоор 2 бүтээгдэхүүнтэй эхэлсэн байдаг шүү дээ. Бид чинь ийм топын сет энэ маань одоо хүртэл ингээд одоо хэрэглэгчтэй чанар нь сайжраад хэрэглэгдээд явж байгаа. Одоо ингээд хувиршгүй говьдгслэн хувиршгүй нэр хүнд гэсэн бүр ийм нэртэйгээр ямар ч одоо хэрэглэнээс хасагдахгүйгээр улам тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн болоод явж байгаа бүтээгдэхүүн байгаа. Энэ бүтээгдэхүүнийг маань хаана яаж хийсэн бэ гэвэл бид нар одоо Itomi компани маань нийт бүтээгдэхүүнүүд маань одоо 600 гаруй нийт төрлийн бүтээгдэхүүн ихэнх нь болохоор Солонгосын цөмийн энергийн хүрээлэнгийн судалгаан дээр үндэслээд хийдэг байсан бол энэ топын сетийг маань дээр нь ахад биохимийн шинжилгээний хүрээлэн хоёр ингэж хамтарч ингэж өмнөхөөсөө бүр ингээд шинжлэгдэж 4 технологиор хийгдчихэж гарсан бүтээгдэхүүн байгаад байгаамаа. Тэгээ энэ 4 шинэ бүтээгдэхүүн маань 4 төрлийн одоо ингээд технологи дээр үндэслэж хийгдсэн байгаа. Би энэ тухайг нь хийгэж утсан байгаа. Юуныхын тухай бас хэлээ. Юунууд топын сет дотор маань юу байдгийг бол тонер байдаг. Хоёрт нь болохоор эссенц байдаг. Гуравт нь лосен байдаг. Тэгээд зохины тос, тэжээлийн тос гэсэн ийм 5 ширхэг бүтээгдэхүүнтэй нийлээд топын сет маань бүрдэж явдаг байгаа. За эхний маань технологи болохоор дээд зэрэгээр цэвэршүүлэх технологи гэж байгаа байхгүй юу? Энэ нь болохоор ингээд ногоон цаг маань ерөнхийдөө болохоор гоо сахны бүтээгдэхүүнд айгүйх оруулах шаардлагатай байдаг юм л да. Энэ нь болохоор ногоон цай маань ер нь хүнд чигшил өгдөг бүтээгдэхүүн байна. Ингээд ногоон цайг маань оруулах гэхээр ногоон цайны маань өнгө өөрөө ингээд бор өнгөтэй болоод идэг. Энийг нь болохоор ерөнхийдөө юу яаж цэвэршүүлээд дээд зэргийн энэ технологийн аргаар цэвэршүүлж авч хийгдэж ингэж хийгдсэн байгаа. Энэ нь болохоор одоо ингээд 4-5 сард ингээд хурагдаад авсан ногоон цай маань удаан хугацаанд хадгалах явцад одоо ингээд өнгө нь ингээд хатаад бид нар ч гэсэн цай хандлаад юу яасан ургамлыг хандлахад болохоор ингээд хунилдаад ингээд хүчигээр ингээд хатаад байдаг штэ. Энэхэд бол ингээд бор өнгөтэй ийм өнгөтэй болоод нөгөөдхийн маань юу хахад хандлаад цэвэршүүлээд авахд болохоор энэ ийм шаргал юм уу ийм бор өнгөтэй болоод байсан болохоор ингээд одоо өөр гоо сахны бүтээгдэхүүнүүд болохоор ингээд ногоон цайны чигшлийг хангах гэж
оруулмаар байсан ч гэсэн бага хэмжээгээр оруулж өгдөг юм л да. Тэгэхээр Itomi компани маань болохоор дээд зэргээр энэ цэвэршүүлэх технологи ашиглаж ээж болохоор ногоон цайгаа болохоор бүр ингээд ерөөсөө ийм цав цагаан өнгөтэй болгож авсан учраас энэ топын сетманд маань юу болвол ногоон цайны хамт бол маш их хэмжээгээр агуулга гэдэг юм а. Энэ нь болохоор ингээд энэ хатаах явцдаа эсэлтэх хөвгөнд бор өнгийн найрлагаад одоо тэр эсэлтийнх нь тэр нэг юм юуных намтыг юуг нь өөрчилсөн аргатай ийм нэгдүгээрх нь болохоор энэ дээд зэргээр цэвэршүүлэх технологи байдаг. За одоо ингээд энэ дараагийнх нь арга нь болохоор шинэхэн ургамлыг хандлах биотехнологи гэж байгаа байхгүй юу? За түрүүний хэлсэнчлэн одоо ингээд бид нар ханд гаргаж авахаас өмнө нөгөө цайгаа хатаасан гэсэн шүү дээ. Ингээд цай ингэж хатгаад явхад ингээд хандласныхын дараа ийм жижигэн болоод ингэж бөөнкөд яадаг. Тэгээд цай маань ерөнхийдөө ногоон цай маань ийм боормогтой харагддаг шүү дээ бид нар. Энэ нь болохоор түгээмэл хэрэглэгдэг бид нарын одоо ингээд хатаасан ургамлаас гаргаж авдаг энэ цайны маань ногоон цайны маань өнгө байгаа. Харин нь болохоор энэ нь болохоор шинэхэн ургамл. Ерөөсөө өнөөдөр төвсөн болвол нэга тэр доор нь өдөрт нь ямар ч чанарын явахгүйгээр Itomi-ийн маань хэрглэж гаргадаг явдаг л ханд гаргаж авсны дараа ингээд ханд нь болохоор ийм цагаан өнгөтэй байгаа байхгүй юу? Энэ нь болохоор юу гэвэл хатаасан ургамлыг авч нөгөө төрөний эсэлтүүлэх биш. Бүр ахиад дээрэс нь өдөрт нь хурааж аваад цэвэрхэн нөхцөлд ургуулсан ургамлаа өдөрт нь хурааж аваад шинэ ургамлыг нь хатаахгүйгээр шинэлэг байдлаар нь боловсруулах технологи нь болохоор технологиор эслэгийг нь багасгаж ашигтай бодисуудыг гаргаж авдгаараа энэ биотехнологийн одоо шинэхэн ургамлыг авдаг биотехнологийн хааргаар бас топын сети маань найрлаганд ингэж орж өгдөг байх нэ. За 3 дахь арга нь болохоор фермент технологийн арга гэж байгаа байхгүй. Энэ фермент технологийн арга нь болохоор штэ бичил биетнүүдийг ферментийг ашиглан одоо ингээд юунуудаа орц найрлагуудаа болохоор хооронд нь ингээд холиод явахтаа болохоор одоо будаа энэ лентус будааны ханд гэдэг юу гэдэг штэ бактериуд гэж байдаг штэ амьд бактери болон ургамлаас гаргаж авсан бактериудтайгаа ингээд эсэлтүүлээд ингээд задлж аваад тэр юунууд ашигтай бодисуудаа улам нэмэгдүүлж авахыг нь болохоор фермент технологийн технологи гэж ярьж байгаа. Энийг нь болохоор одоо топын сетманд орсон бүх орц найрлагуудынх нь бол ашигтай хэсгүүдийг нь болохоор ингэж энэ фермент технологийн аргаар ингээд авч үлдсэн байгаад байгаа юм аа. За 4 дахь арга нь болохоор олон төрлийн капслыг нийлэгжүүлэлтийн технологи гэж байгаа байхгүй юу? Энэ нь болохоор энэ фосфолипидын төсдөр найрлагатай олон төрлийн капсул гэж байгаа байхгүй юу? Энэ дээр болохоор ингээд липидийг тогтворжуулах, тайвшруулах идэвхтэй бодисууд тосон дуустдаг идэвхтэй бодисууд гэж ингээд энэ өнгөөр ялгцсан энд юунууд байгаа байхгүй. Энэ нь болохоор ерөнхийдөө бүр ингээд юунууд тосныхаа одоо ингээд бодисоодоо болохоор бүр ингээд нарийн ширхэгтэй ийм тоосонцор болгож их болгосноор болохоор үний айсанд маш сайн шингэж өгдөг ийм нийлэгчлэлтийн технологиг гаргаж авсан байгаа. За энэ дээр болохоор ингээд энгийн одоо импульсийг одоо бусад зарим ингээд юуных гоо сарны бүтээгдэхүүнүүдийнх нь одоо тооных нь орч найрлагыг ингээд харахад бол ийм том байгаад хүний арсан дээр болохоор нөгөөх нь ерөөсөө л арсны ингээд гадаргуу дээр ингээд тогтож өнгөц ингэж харагддаг байхад харин одоо саяын тэр нийлэгжүүлэлтийн технологиор ийм олон жил жижигхэн капсултай жижигхэн болгосон болохоор энэ нь болохоор арсан дотор түргэн нэвчиж одоо ингээд арсыг нь болохоор идэвхтэй бодисыг болохоор хүнд хэрэгтэй байгаа арсанд шингэдэг бодисыг нь бол ингээд идэвхтэй сайн шингэдэг ийм технологиор хийгдсэн байгаамаа. Энэ 4 дахь технологи нь болохоор за энэ дээр бас ингээд төрөний фосфолипид гэсэн чинь төстэй идэвхтэй найрлагуудыг нарийн ширхэгтэй тоосоор болгон боловсруулж капсул хэлбэрт хувиргаснаар гэж байгаа байхгүй. Би тэрийг бас марч капсул хэлбэр тууснаар хэрэгцээт найрлагуудыг арсан чингээж орчин үеийн дэвшилт технологи юм гэж байгаа байхгүй. Энэ олон үйлдэлт капсулын нийлэлтийн технологи гэдэг нь. За бас дахиад нэг юу гэвэл 3 төрлийн шинэ орц бас орж өгсөн байгаа. Энэ нь болохоор 3 үеийн нягтралтай арсанд болохоор чигийг маш сайн нөхөж өгдөг гэж байгаа. Энэ дээр болохоор нэгдүгээр үе шат нь болохоор гүн чигшил өгөх буюу пантхинетл гэдэг юух нь болохоор 2 дугаар үе шат нь болохоор 5 төрлийн гликероны хүчил гэж байгаа байхгүй. Энэ нь болохоор олон төрлийн чигийг бол хангаж өгдөг. 3 дахь нь болохоор пирамид буюу чигийг бол төгжиж өгдөг гэсэн найрлагууд ингээд орцсон байгаад байгаа.
За тэр нэгдүгээр болохоор арга нь болохоор пенотхол буюу ингээд арсыг бол хуурашгаас хамгаалж тайвшруулж өгнө гэд тэгж байгаа. Тэгээ би ер нь би орсон цагаас хойш баг юу нөгөө нэг өөрөө миний нас юунаас 35-аас дээш болохоор би дандаа абсолют хэрэгэлдэг байхгүй юу. Сая тэгээд би хөдөө явсан. Бүр шулга ингээ нөгөө ичэндээ ингээд явсан байхгүй. Тэгээд нөгөө нэг манай дээр бас ингээ пемсет маань аялын юм болцсон айгу ийм жижигхэн нөгөө нэг юутай кошлектойгоо тэгээд ингээд энийг ингээд аваад явсан чинь бүр амар гоё хөдөө яасан чинь нөгөө нэг бүр нэг том юм гаргаж ирэл хүний өмнө будаад авахгүй яхаар ингээд энэ ингээд жижигхэн энэ 5 сетээр ингээд ашиглахад маш үр дүнтэй бүр ингээд илүү ингээд нүгүүрэнд хурдан шингэдэг. Одоо ингээд би энэ юу өмнө нэг ингэж сайн гэж уншиж юу хэрглэжсэн ч гэсэн одоо хичээл заахта бүр ингээд хүн чинь нэг нарийн судалдаг шүү дээ. Тэгээ бодоодсэн чинь бүр илүү их ингээд хүн чигшэл өгдөг юм байна гэдгийг нь болохоор одоо ингээд яг түрхчээс явцдаа бас маш сайн ойлгож авсан байгаа. Тэгээд ингээд томоос гадна ингээд аялын сеттэй болсонд нь бас маш их гоё бас гоё яагаад байгаа. За хоёр дахь арга нь болохоор 5 төрлийн колкороны хүчил гэдэг нь болохоор 5 удаагийн арсанд болохоор ингээд чигшил өгч бүр гүнд нь ороод арсыг нь болохоор дотроос нь ингээд тижэл өгч чигшүүлж өгдөгөөр маш их давуу талтай байгаа. За 3 дахь нь болохоор пирамид буюу арсны бүх батыг хамгаалж эрүүл арс арчилгаа гэж байгаа байхгүй. Энэ нь болохоор ингээд арсанд нь болохоор хамгийн зөвлөх нь одоо ингээд тос нь болохоор бүр ингээд арсны юун дээр гадаргуун дээр очиод нөгөө юунд чигийг нь гарахгүйгээр ингээд түгжиж өгдөг дээрээ бас маш сайн байгаа. Ахаад дээрэс нь өгцөн арсыг нь болохоор устгаад одоо хүний арсыг нөхөн төлжүүлэхэд болохоор маш их юутай ашигтай байдаг байгаа. Энэ нь болохоор энэ юун дээр юутай гэвэл энэ хүчрэхэг чигшүүлэх тосон систем гэж байгаа байхгүй. Энэ идэвхтэй 3 төрлийн микрокапсул бас энэ юунд ургамлын юм дотор хамаарсан байгаа. Энэ нь болохоор арган симпоза өрийн тос, ши цэцгийн тосны өвөр, фотосинтезийн ингээд энэ гурвалсан ийм тос бас ингээд тосныхаа найлаганд ороод өгсөн учраас энэ нь болохоор маш нарийн ширхтээ, маш хурдан шингээд бас илүү удаан ингээд тогтцтой байдаг байгаа. За түрүүн 5 юуны төрлийн допенсетээр болохоор яаж хэрэглэх дарааллыг хэлье. Нэгдүгээрх нь болохоор энэ тойнер байгаа. Тойнер нь болохоор арсыг ингээд чигшүүлээд нүрэд цэвэрлсэн байгаа шүү дээ. Бид чинь нүрэд цэвэрлснийхаа дараа энийгээ яхтаа болохоор тойнероо түрхэн тойнер нь болохоор арсыг чочроохгүйгээр одоо тайвшруулж сэргээх мэдрэмж одоо ингээд төрхсний дараа ингээд нүүр маань сэргэж ирж байгаа ингээд мэдрэмж төрдөг байгаа. Хоёр дахь нь болохоор зохины тосоо төрдөг байгаа. Энэ зохины тос нь болохоор зохины хажуу талын энэ өрчлөөг басгаж өгдөг байгаа. Бас ахаад дээрэс нь зохины тос нь манай ерөнхийдөө Atomic компани зохины тосууд бас маш их байдаг шүү дээ. Абсолютных ч их байдаг. Тэгээ би ерөнхийдөө ингээд бүр жигдхэн одоо тосон дээрээс бас ахаад ингээд нэмгэн ингээд нүрийнхээ арсанд ингээд төрхөөд өгчдөг байгаа. Тэгэхээр илүү үр дүнтэй юм шиг санагдадгийг. За 3-т нь болохоор эссенц энэ эссенц нь болохоор ерөнхийдөө арсанд манд тижэл өгөөд тижэл өгдөг үйлчилгээтэй байгаа. 4-т нь болохоор лосены төрхөн лосен нь болохоор тос чигийн балансыг болохоор тэнцвэржүүлж өгөөд арсны арчилгааг тусалж өгдөг байгаа. За тижээлийн тосыг болохоор чигийн өмнө хадгалаад нүүрнийхэн арсыг болоод чангаруулж өгдөг байгаа. Бас ахаад дээрэс нь цайруулах үйлчилгээтэй байгаа. За ингээд миний энэ допенсетийн маань энэ тухайд яриад дуслаа. Дараачих нь би айгүй хурдан ярьчлаа. Энэ дээр ягаад нэг юун дээр ягаад ячи гэж одоод нэмээд энийг оруулсан байхгүй юу? Орой арс арчилгаа. За орой арчилгаа ерөнхийдөө ер нь хүн болгонд маш их хэрэгтэй зүйл гэж боддог. Ерөнхийдөө яг үнэхээр Atomic компанид ороогүй байхдаа би ерөнхийдөө орой арс арчилгааг ер нь их муу хийдэг. Бараг сайн хийж чаддгүй байсан мэн гэж бодож байсан. Нарны тос төрсөн ч гэсэн зүгээр шууд нэг савнгаар ч юм уу, хөөсөн савнгаар ч юм уу, угаах ч юм уу нэг юм угаадаг байсан. Тэгээд яасан ч хүн ер нь нарны тосыг түрхээд ер нь ингээд юм юугаа одоо ингээд саяхад бүх тоснуудыг түрхснийхээ дараа бид нар чинь нарны тосоо түрхээд нүүр бодолтой хийж байгаа шүү дээ.
Тэгээ ерөнхийдөө нарны тос түрхээд ингээд юусан ер нь тосыг ингээд яхад тосоор ингээд юу яаж эхлээд арчижээж ингээд нүүр маань бүрэн цэвэрлэгдэх гэдгийг болохоор ингээд Itomi компанид орсноор мэдэж авсан юм байгаамаа. Тэгээ энэ оройн арьс арчилгаа хүн болгонд маш чухал. Одоо ингээд Монголд маань болохоор нүг жоохон өвлийн улирал учраас утаа ихтэй болохоор агарын бохирдол ихтэй болцсон байдаг учраас бид нар нүрээ орой ажилласаа ч юм уу гадуур явж орж ирээд нүрээ маш сайн цэвэрлж явах хэрэгтэй байна гэдгийг нь ойлгож авсан байгаа. За хамгийн ихний ээлжинд одоо ингээд хамгийн ихэнд нь болохоор энэ юу нь болохоор хөөсөн цэвэрлэгч, тосон цэвэрлэгч, гэл, маск ингээд ийм дөрвөн сетээс бүртгүүлээд энэ оройн арьс арчилгаа байдаг байгаа. За эхнийх нь болохоор юу байдгүй гэвэл бид нар гүн цэвэрлэгч буюу тосон цэвэрлэгч байдаг. Энэ нь болохоор тосон цэвэрлэгч маань юунд ихтэйг болохоор арьсны нүхэнд ингээд хоримтлагдсан альва бохирдлыг болохоор маш сайн ингээд тосоо түрхчээд юу нүрээ ингэж ячаад тосоо түрхээд ингээд массажлах маягаар яваад арчиж өгөөд ингээд яхад баг 2 удаа арчхад бол баг нэлээд сайн цэвэрлэгдээд байдаг. За энэ гүн цэвэрлэгчд маань юуных маань юу н одоо югдгэлээ орцсон гэвэл болохоор хүн хорхоодоо байдаг. Энэ болохоор хүний арьсыг болохоор ядарсан арьсыг нь болохоор гэрэлтэж өгдөг. Ногоон цааны ханд нь болохоор бас гэрэлтэж өгөхөөс гадна чигээр хангахч өгдөг. Лувангийнх нь ханд нь болохоор протезийн хандтай нийлээд арьсны маань уян хатан байдлыг хатан байхад нь тусалж өгдөг. Эрч хүчтэй одоо арьсыг нь эрч хүчтэй болгож өгдөг. Ерөнхийдөө ингээд тосоор цэвэрлсийн дараа маш их тийм гой болоод одоо ингээд нүүрэндээ массаж бид нар данд хийх гэдэг чинь яг тэрнтэй адилхан 2 дахь цэвэрлэгэн дээр ингээд нүгээрээ жоохон массажлах маягаар ингээд тосон цэвэрлэгээр хийгээд ингээд явцдаг байгаа. За тэгээд одоо нүүрэнд маань цэвэрлэж үлдсийн дараа гадна юун дээр дахиад бохирдол үлдсэн байгаа. Энийг нь бохирдол үлдсэнийг нь болохоор хөөсөн цэвэрлэгчээр цэвэрлдэг байгаа. Ерөнхийдөө энэ хойд бүтээгдэхүүн нэлээд бага ордог. Хөөсөн цэвэрлэгч мод гараа орчоод нэг жоохон хэсгийг яагаад ингээд хөөсрүүлээд нүрээ ингээд тэр хөөсөөр ингээд угаахт болохоор маш их одоо ингээд бохирдлыг маань маш сайн цэвэрлэж өгдөг байгаа. Ингээд өөрийнхөө бичснийг уншчихдээ гадаад орчны бохирдол болон будгийн гүн арсны гүнд одоо арсан цэнгсныг нь болох асуудлыг болохоор шийдвэрлэж өгдөг. Ингээд нөгөө түрүүн ингээд хөөсрүүлээд өтгөн болгоно гэсэн чинь энэ өтгөн хөөс нь болохоор арсны нүхэнд хоримтлагдсан бохирдлыг маш сайн цэвэрлэж өгөхөд тусалдаг. Бас нэг өтгөн хөөсөн дотор чинь нарийн ширхтээ бас хөөсөд байгаа шүү дээ. Энэ хөөснүүд нь бас арсны бас нүхэнд өөрчлөгдсөн хоримтлагдсан бохирдлыг дээд зэргээр цэвэрлдэг гэж. Нарийнхан хөөсүүд нь болохоор дээд цэвэрлэгээр цэвэрлдэг. Англиэл зүгээр л ингэж яачаад ингээл нүрэндээ яад гэсэн бол одоо нөгөө бүр ингэж явах юугаа эхлээд болох хэрэглэхдээ ерөөсөө шууд ингээл угаачдаг гэсэн бол одоо ингээ ерөнхийдөө ингээ хөөсрөл нэлээд алган дээр хөөсрүүлж ингээд нүрээ ингээ хөөсөр нь угаавал маш сайн байдаг юм аа гэдгийг хэлсэн. Тэгээ энэ хөөсөн цэвэрлэгч дотор юу ордог вэ гэвэл одоо савнгар угаасны дараа ингээд нүүр ингээд таталтаад гэдэг чинь энд болохоор мөөгний ханд орсон учраас одоо савнгаар угаасан дараа ингээд таталтах мэдрэмж бол ингээд энд бол төрдгөө маш их гой зөөлөн байдаг байгаа. За дараагийн бүтээгдэхүүн маань гуйжуулагч байгаа. Энэ нь болохоор арсыг маш зөөлнөр гуйжуулдаг. Арсны одоо нүхцэн эсүүдийг нь болохоор цэвэрлэж арсыг эрүүл шинээр бий болгодог явж байгаа. Хүний арс ерөнхийдөө 28 хоногийн дотор одоо ингээд гуйждаг гэдэг ч гэсэн хүний арсанд ерөнхийдөө тэр арсаа 7 хоногт 1-2 удаа л гуйжуулах хэрэгтэй мэлээ. Ерөнхийдөө хүний арс тэгээд 28 хоног дотор шинжлэгдэж идэг. Ингээд энэ тэр өгцөн арсаар ингээд гуйжуулж юу яжиж дараагийнхаа бүтээгдэхүүнийг маань нүүрэн дээр маань маш сайн шингэж бид нарын одоо нүүр арс маань маш гоё болох юм байна гэдгийг нь олсоо. Энд нь болохоор хайлаас модны хандтай энэ өгцөн арсыг нь болохоор чигчлэгөөр гуйжуулдаг. Бэрсүүч зүрхний ханд нь болохоор тослогийг л болохоор тэнцвэржүүлж өгдөг. Ийм хоёр ингээд найрлагатай одоо зарим гуйжуулагчид болохоор бүр ингээд нэг дотороо нэг ингээ элсэн чихтэй ч юм шиг юм байдаг шүү дээ. Энэ мандна Итомигийн гуйжуулагч бол ингээ гээлэн бүтцтэй учраас маш гоё зөөлөн яжгаад нүүрэндээ жиг түрхчээд 2-3 минутын дараа ингээ массажлаад авахд ингээ нүүрний маань арс маш сайхан гоё гуйжаад өгдөг байгаа.
За дараагийн бүтээгдэхүүн бол маск байгаа. Энэ маск бол маш сайхан бүтээгдэхүүн байгаа. Энэ арсанд ингээд хоримтлагсан арай альва бохирдлоос сэргийлэхээс гадна арсанд маань ингээд ямар нэгэн цагаан батга энэ төр үлдээд ингээд нүхчдэг штеп. Энэ нүхчлэлтийг багасгаж өгдөг. Ахаад дээрэс нь арсыг маань ингээд өргөж чангалж маш их өгдөг маск байгаа. Ингээд энэ дөрөвтэй сет орой арчилгааны дөрөвтэй сетийн бас хамгийн түрүүнд дуустдаг юм бол маск байгаа. Маскыг болохоор өдөр болгон тавьсан ч болно. Одоо зарим хүмүүсд маска харлаа жоохон асуудалтай өөрийнхөө одоо ингээд юм нөхцөлтэй багасгах ч юм уу энэ хүчлээнийхээ хэсэг ч юм уу ингээд хагсалж түрхдэг бас болсон байд харагддаг юм лээ. Ахаад дээр маска нэг ногоон замагтаа хольж бас тавихаар маш их бас үр дүнтэй байдаг юм лээ. За энэ дээр амтист гэдэг энэ нэг ийм чихлийн юм шиг юм энийг бол нутгалж өгдөг. Энэ нь болохоор бохирдлыг маш сайн дотор тослог болон бохирдлыг цэвэрлэж өгдөг. Тосолдог энэ центала болон азетка гэдэг ханад оруулснаар арсыг нь толгод болгож унтсан арсыг нь болохоор чангалж өгдөг гэсэн ийм ургамал байна. Хашны нутаг агуулснараа болохоор арсны хатуурсан хэсгийг нь уян болгож арсны өнгийг нь болохоор сэргээж өгдөг ийм давуу талтай байгаа. Тэгээд ерөнхийдөө Itomy компани маань бүтээгдэхүүн маань орц найрлага нь ахаад ингээд ямар ч төрөний хэлсэнчлэн байгалийн одоо ингээд цэвэр орчинд ургуулад ямар ч одоо химийн орц найрлагагүй орж ирдгээрээ бид нар бол түрхэж авах ямар эргэл зээгүүгээр түрхэхэд бол маш сайхан бүтээгдэхүүнүүд байдаг 100%. Гэхдээ яагаад тэгж ярьж байгаа бол хүний арс маань одоо ерөнхийдөө арсанда ямар нэгэн химийн бодистой ч юм уу одоо орц найрлагатай бүтээгдэхүүнд түрхэхэд болохоор арсаараа дамжаад бид нар судалгаагаа нэвчиж ингээд химийн хорд ч юм уу ийм оруулах магадлал аюу хөндөр байдгийн мэлээ. Тийм учраас бид нар одоо ингээд чанарын баталгаатай юун дээр ийм бүтээгдэхүүн бол түрхэж дагаад бол маш их баяртай байдаг. Допенсет маань нөгөө нэг Германы терма гэсэн тесттэй ингээд баталгаажаад бас гарцсан тийм бүтээгдэхүүн байгаа байхгүй юу? Тийм учраас маш сайн бүтээгдэхүүнүүд байгаа. За миний хичээл нэг ийм хичээл байгаа. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.